намайг Алтан гэрлийн Эрдэнэ Шимэг гэдэг. Би болохоор Шилэнгол аймгийн Зүүн Үзэмжин хошуугаар нутагтай. Тэгээд яг миний мэргэжил болохоор Монгол ятг хөгжмийн мэргэжлэр тоглооч буюу багшаар явдаг. Надад төлөвлөг багш мэргэжил тохирдголоо. Би хүүхдүүдэд бол ялахгүй ямар ч хүүхд хамаагүй тэгэл хүүхдээрээ сурнаа л гэх юм би мэдээж заадаг. Тэгээд хүүхдээс илүү бас том хүмүүсээс ятг хөгжмөнд дуртай, ятг хөгжмийн мэргэжлийг сурмаар байна гэж сурахыг хүсдэг хүмүүс их байгаа. Тэгээд тэр болгонд ятг хөгжмөнд дуртай хүн болгонд би яг мэргэжлийн төвшин заадаг. Жишээлбэл одоо ингээд чи зүгээр нэг сонирхлын дагуу сурч байгаа юм чинь чамд зүгээр нэг тэгшгээ заачих гэсэн юм бол байхгүй. Яг бүгдийг адилхан мэргэжлийн төвшин заадаг. Тэр том болсон хүмүүс чинь за би нот мэдхгүй яаж сурах уу, сурч чадах болов уу гэж жоохон айдастай ирдэг байхгүй. Зүгээр хамаагүй чи сурах хүсэл чинь байгаа юу? Байна. За тэгвэл чи сурч чадна. Тэгэл шууд л ингээл нот ч юм уу тий тоглох уур мэргэжил гарын байрлал мэлгэл нарийн юмнууд байгаа шүү дээ. Яг мэргэжлийн төвшин сурах тэр хүмүүс нэг ч болохгүй. Надад болохоор тийм 6-аас 60 насны хүмүүс, 60-аас дээш насны хүмүүс ч гэсэн сурдаг. Тэр болгон хүмүүст бол яг ингээ 8 бай ингээ яг мэргэжлийн төвшин заадаг. Хөгжим өөр онцлог байна. Хүмүүс яг ингэж ойлгодог байхгүй. Жишээлбэл би дууд болдог хүмүүс би хөгжим маш амархан сурна. Хөгжим зүгээр жишээлбэл ятг хөгжим бол хүмүүс яг тэгж буруу ойлгодог байхгүй. Зүгээр л ингэж баг өөрөө ингэж дуу гарчдаг хөвөлцсөн үе те. Өөрөө ингэ хоёр татлаг болоо. Үгүй яг мэргэжлийн төвшин сурна гэдэг бол тийм амархан биш. Маш хэцүү хөгжим. Ятг хөгжим тэр тусмаа хөгжим дотор маш хэцүү. Жишээлбэл одоо ингэдэг штэ. Хөгжим болгоо ингэдэг хөглөдөг те. Одоо шил дуучны ингээд хөглөдөг. Тэгэхээр шил мориг оруулахаар чи 2 уцаанд харуулчаа. Тэгээд яг өөр хөрөгдөр болонгот нь ингээд шууд тэр нэг хөвгөх шууд тэр хүнийхээ ингээд дарж байгаа өнгийн тоглолдуулж байгаа өнгийн ингээд давхуулаад ингээд тоглоод ахад хөглөх шаардлага байхгүй. Нэг хөглөсөн байх юм л те. Ятг бол тийм биш. Жишээлбэл энэ хүн ингээд энэ дуучаа одоо шил энэ хөвөр дуулдаг байна те. Дараагийн дуучаа яхаа өөр хөвөр дуулна. Тэгэхэд заавал хөглөх хэрэгтэй. Хөг болгон дээр заавал мараа шилжүүлж хөглөх хэрэгтэй. Тэгэхээр ятг хөгжим нэмээр маш хэцүү. Хүүхдүүд ч ингээд сурчаад байхгүй нэг хөгдөөрөө маш сайн дадлгаж дахиад дараагийн хөгдөө ордог. Тэгэхээр ятг хөгжмийн эзэмшчгээд одоо би нэг жоохон сурчингуудаа за 1 жил сурчаад би шууд хүний авд суугаад би тэр хүнээ дуулахад нард дагаад тавьчихна гэдэг тийм бололтой байхгүй. Маш сайн удаан маш сайн хөглөгөө нэг хөгөн дээр бүх юм дасан дараагийн хөгдөө орно. Тэгээд дараагийн хөгөө маш сайн сурна дараагийн хөгдөө орно. Ингэж сурах хэрэгтэй. Тэгэхээр чи ятг хөгжмийг зүгээр ингээ өнгөцгөө харахад ятг хөгжмийг сурах сонирхолтой маш харин байдаг. Яг тэр хөгжим нэрнгээ сонгоод ингээд яг мэргэжлийн төвшин сурна гэд эзэмшин гэхэд бол маш хэцүү. Тийм амархан биш. Одоо ингээд сайн багштай таарна гэдэг бас тэр хүний аз шүү дээ. Айгүй сайн багштай таарсан. Тэгээ манай багш бид нарыг соёл урлагийн сургууль бакалавр сурчих хугацаанд ингээд сургуультай бид нар ятгын чуулга гэж байсан. Ятгын чуулга байгаас 10 өнөө бүрдгүү те. Ятг чинь 10 ятг чинь. Тэгээ би тэд бас тэр сургуультай бас тайлан тоглолтоо 2-3 удаа хийсэн. 10 булаа.